Сайн байцгаана уу хүүхдүүдээ? Сайн. За өнөөдөр багш нь та нарт цэгээр наадын самбар дээр хэрхэн яаж гоё бүтээл хийдэг аргыг зааж өгье заяа. За тэгэхээр бид нар өмнө цэгээр наадын гэдэг дэвтэр дээрээ цэг холбоод юу бичлээ? Зурлаг бичсэн тийм үү? За тэгвэл өнөөдөр бүгдээрээ соронцтой модон савхаар ийм соронцтой модон савхаар цэгүүдийг холбоод дүрс бүтээх. За дүрсээ бүтээхдээ мөрийн дагуу ижил өнгөөр бүтээ. За тэгвэл энэ улаан өнгөтэй савхаар хэн энэ ихний мөрийг гүйцээх вэ? За гараад ир. За мөрийн дагуу адил дүрс бүтээх. За яаж бүтээх вэ? Зүйтэй. Хэн блэ? За зүйтэй. За дараагийн дүрсийг бүтээгээрэй. Хаана вэ? Дараагийн дүрс нь хаана вэ? Өө зүйтэй. Ямар гондог хөхтэй. За. Зүйтэй. Оо ямар гондог хөвөө. Зүйтэй. Хэн блэ? Хоёрдбаатар найз нь зөв хийж үү? Баяр хүргэе. За баяр хүргэе. Хүүхдүүдээ хэдгээр мөрний дүрсийг бүтээсэн бэ сая? 1-р мөр. Одоо аль мөрийг бүтээгэлээ? 2-р мөр. За 2-р мөрийг энэ авсан гараад. За багш нь бүгднийг хийлгэнэ. За 2-р мөр ямар өнгөтэй вэ? Ногоо. За тэгвэл ногоо өнгөтэй савхаа аваад хийчих. За яг зүйтэй. За зүйтэй. За багш нь аваад. Зүйтэй. За цаашаа ир. Өө зүйтэй. Ямар мундаг хүүхдүүд ээ. За ёстой сайн хүүхдүүд юм аа. За найз нь зүг гүйцэтгэж гэнэ үү? За хэн блэ? Болор чихэр. За баяр хүргэе. За хэдгээр мөр дуусан бэ? 2-р мөр. Одоо аль мөр вэ? 3-р мөр. За 3-р мөр ямар өнгөтэй вэ? За цэнхэр савхаа аваад хийчих. За одоо багш нь хаана вэ? Энэ араа яг мөрнийхэн дор. Яг мөрнийхэн дор штэ. За зүйтэй. За сайн ажиглаж аваад мөр багныхаа дор хийшүү. За юу. За зүйтэй. За болц. За цаашаа. За найзгаа ажиглаарай хүүхдүүдээ. Найз нь яг мөрийн дагуу зөв гүйцэтгэж гэнэ үү? За дүрс нь яг адилхан байна уу? Адилхан байна. За дараагийн дүрс нь? За зүйтэй.
За найзгаа ажиглая. Баяр хүргэе. За хүүхдүүдээ өнөөдөр бүгдээрээ мөрийн дагуу ижил өнгөөр дүрс бүтээгийг сурчлаа тийм үү? За мөр баг нь маш гоё эмэг зэгстэй харагдаж байна уу? Харагдаж байна. За хүүхдүүдээ тэгвэл багштайгаа энэ дүрсийг ашиглаад бүтээл хий. Гоё шин дүрс бүтээ. За тэгвэл багш та нарт нэг санаа өгье. За багш нь энэ дүрсийг баяжууллаа. Хүүхдүүдээ багш нь энэ дүрсийг баяжуулаад за наарч ээж болно, юу ч ээж болно тийм үү? За энэ юу гараад ирвэ? Юу үсчихвэ? Цэцэгний юу лээ? За юу болчихв? Хэдэн дэлбэдээ цэцэг болчихвоо? 3 дэлбэдээ цэцэг болчлоо. За тэгвэл энэ ногооноор цэцэгний юу хийж болох вэ хүүхдүүдээ? Зүйтэй, ишийн хийж болно, бас навчийг хийж болно. Багштай навч хийж туслах хүүхд байна уу? За гараад энэ охин гараад ир. За охин гараад ир. За багштай навч хийгээд тусалчих. За энийг навч болгодоо багшийнхаа зургийг харж агаад за мэ. За зүйтэй. За зүйтэй. За дараа нэг ишийч. За ишийн хийчих. Иш. Зүйтэй ишийч. Болно. Аа. За тэр ишнээс нь дахиад нэг навч хийчих. За навч хийчих. Навч нь энэ талд нь. За нөгөө талд нь. Зүйтэй. 10 хол дээ. За наашаа. Энэ нөгөө тал руу навчи. Нөгөө тал руу. Тийм ээ. За тэгээд нэг навчиж. Зүйтэй мэ. Надгаал нийлүүлээд навч болгочих. Зүйтэй ингээд навч болгочих. Энийг авчих. За ингээд навч болгочих. За болцоо. За баярлалаа. Хүүхдүүдээ найз нь юу үзэгдсэн бэ нэ? Найз нь цэцэгний навчийг үзэгчлээ. За тэгвэл цэцэг ийш навч байгаа юм чинь одоо юу хийж болох вэ? Энэ цэнгэр дүрсээр нь юу хийж болох вэ? Өөр усан дээр цэцэг ургад юм уу? Өөр юу байж болох вэ? Зүйтэй ваар хийж болно тий? За гараад. За яг энтэй адилхан дашиг болохын тулд яах вэ? Зүйтэй. За зүйтэй. Найзуудаа ийм гой савтай, ийм гой цэцэг байж болох уу? За найздаа баяр хүргэе. За тэгвэл цэгээр наадын самбар дээрээ соронстой модон сахаараа мөрийн дагуу ижил дүрс үүсгэж болох юм байна. Бас тэр дүрсээ ашиглаад юу бүтээж болох нь вэ? Гой бүтээл хийж болох нь тийм ээ? За өөр цэцэгнээс гадна зөндөө гой бүтээл хийж болно тийм үү? За тэгвэл багштайгаа энэ талд. За бүгдээрээ энд гой нар бүтээх. Энд гой нар бүтээх. За хэн нар бүтээх вэ? За багш нь завхын нөгөө чи гой том нар бүтээгээрэй. За энэ дээр гой ингээд томоо нар бүтээчих. Тойргоор. Хагас тойргоор. Хагас дугуй. Аа за тэгээ гой дугуйл надгаа хагас дугуйл наашаа багш руугаа дугуйл. Аа. За зүйтэй. Жоох ингээд ингэчээ. За ингэчээ. Тэнгүүд нарныхан зах зэргийг зурчих за. За зах зэрэг нь одоо. Шууд доошоо зах зэрсэн. Зүйтэй. За гой зах зэргүүд нь хийгээд байгаарай. Зүйтэй. Ямар сайн хөвгтэй. За найз нь нарны юу бүтээж байна хөвгтүүдээ? Нарны энэ юу нөлөө? Зүйтэй. За зах зэрэг бүтээж шүү. За дахиад доошоо сонсон гой том хол зах зэрэг. Энэ зах зэрэг байж болох уу? Болно. За найзууд гарчих. Найз нь ийм гоё том нар бүтээчлээ тийм үү? Баяр хүргэе. За баяр хүргэе. За багштай гоё уйл зурж уйл бүтээж өгөх юм байна.
жоо охин хараад тэр улаан палажтай жоохоо. За багш нь савхыг өгье. За чи надад бүр том уул бүтээ шүү. За юу бүр хоол зайтай. Бүр цаашаа том. Тэр энэ дээр байгаа энэ уулыг нэг харчих. Дээр байгаа энэ уулыг нэг харчих. За яг энэ шиг ийм том уул бүтээ шүү. За. За тийшээ харж иргүй одоо болцоо ойлгоцсон юм чинь. Зүйтэй. За том хоол зүйтэй. За найз нь гоё уул бүтээж шүү. Хараарай. Бүр томоо уул, олон уул. За За маргад найздаа баяр хүргэе. Ямар олон уул хийчихвэ тийм ээ? Зөндөө олон уул хийчлээ. Хүүхдүүдээ ийм гоё наартай, ийм гоё уултай газар энд нь юу байж болох вэ? Байшин байж болно өөр. Машин байж болно өөр. Тэзээ байж болно. За тэгвэл энд. За энэхүү. За юу хийх вэ? Юу зорих вэ? Юу хийх вэ? За машин ич. Ямар өнгөөр хийх вэ? Маа цэгэр өнгөөр ич. За цэгэр багш нь. Дээ. За аль болох цэгээ орно холбоорой. За юу. За. Зүйтэй. За найзгаа харъя ямар машин бүтээх гэж байгаа юм болоо найз нь. Зүйтэй. Ямар гоё том машин бэ? Ийм гоё том машинд сууж үзсэн үү та нар? За найздаа баяр хүргэе. Баярлалаа. За одоо энэ машинд юу дутуу байна ажиглын хүүхдүүдээ? За зүйтэй. За энэнгээр энийг ашиглаад машины дутуу зүйлийг гүйцээгээ зурх хүүхд байна уу? За цаашаач. За гоё зөв зогсож байгаа хүүхдээс багш нь дуудлаа. Тэр арын ягаан балааш та өрөөдөр. За маш гоё зөв ингээд зогсон учраас багш нь дуудаж байгаа. За энэ машин чи юу зурж болох вэ? Дутуу юм гүйцээгээ зурчихсан. За юу байж болох вэ? Дугуйн байна тийм ээ? Өө зүйтэй. Дахиад нэг дугуй наана гэж болох вэ? Өө зүйтэй. Өөр цонхойж болох вэ? За цонхон зурчих. Өө зүйтэй. Цонхон дээр хүн байвал гоё юу? Цонхон дээр хүн байвал гоё юу? За болцоо. Баяр хүргэе. Өөр юу байж болох вэ? За утаг нь зарчих. За суужээ. За утаа нь өөр юу ээж болох вэ? Юу юм? За зүйтэй. За гоё гэрэл засарж байгаа юм байна шүү. Гэрлийн ингээд зурчих уу багш нь. За гэрэл засарж байгаа юм байна. Бас яндангаас нь утаа гарч байгаа юм байна шүү хүүхдүүдээ. За баяр хүргэе. За болцоо. За тэгвэл ийм гоё бүтээл хийж болох юм байна тийм үү? За хүүхдүүдээ энэ гоё бүтээлийг харж байгаад багштай гоё өгүүлбэр зохиож өгөөч багштай. За тэр охин гараад тэр. За энэ гоё зургийг харж байгаад багштай нэг гоё өгүүлбэр зохиоод өгч. За ямар өгүүлбэр зохиож болох вэ? За гоё зааж байгаа ч юм уу, эсвэл харж байгаа ч юм уу. За нэг гоё өгүүлбэр зохиоод ямар өгүүлбэр байж болох вэ? Нар яадаг лээ? Нар манддаг тий? За нар мандсан чинь яасан бэ? Гоё энэ юу лээ? Уул. За ийм гоё уултай газар чинь хөдөө юм уу хотом уу? Ийм уултай газар. Хөдөөнүүдийг тий? За хөдөөнүүдийг юу явж байгаа юм? Машин. За тэгвэл найзуудтай хандж байгаа ямар өдөр юу явж байгааг бүтэн өгүүлбэрээр хэлээд өччих найзуудтай. За тийм. Зүйтэй нартай өдөр хөдөөнүүдийг
Машин явж байна те. Машинтай хүмүүс зорчиж байна тийм ээ. Бас аялж байж болно те. За баяр хүргэе. Зүйдээ. За болцоо. За ингээд цэгээр наадыг гэдэг самбар дээр хүүхдүүдээ та нар ангидаа дуртай бүтээлээ хийгээрэй заа юу. Далай тэнгис хийж болно, хот тосгон хийж болно, машин хийж болно, найзуудаа хийж болох уу? Болно. Гой цэцэг хийж болно. Хүссэн бүх зүйлээ соронцтой завхаараа бүтээгээ тоглоорой заа юу. За бүгдээрэнд нь амжилт хүсье баяртай. Миний